Цаазаар явах ялыг сэргээх нь Монгол улсын олон улсын гэрээгээр хүлээсэн үргээсээ нэтсэн хүний эрхийг хамгаалах чиглэлд гаргасан дэвшлээс ухарсан алхам болох бөгөөд Монгол улсын олон улс дахь нэр хүндэд муугаар нөлөөлж Монгол улсын дотоод болон гадаад бодлого тогтворгүй гэх ойлголтыг баталгаажуулж Монгол улсад итгэх итгэл олон улсад улам бүр буурахаас гадна нэгдсэн үндэсний байгууллага, Европын холбоо зэрэг байгууллагаас манай улсын эдийн засаг үндэсний аюулгүй байдал гадаад харилцаанд нөлөөлөх хориг арга хэмжээг авах сөрөг үр дагавартай гэсэн дүгнэлтийг гаргасан байгаа. Бүх насаар нь хорих ял бол яг бодит байдал дээр тухайн хүндээ бол маш хатуу ийм ял шийтгэл байдаг. Яг одоо өнгөрсөн хугацаанд бүх насаар хорих ял идлээд эндээс бас амьд гарч ирж исэн хүн бол байхгүй. Эсвэргээрээ тэнд бүх насаар хорих ял шийдэгдсэн этгээдүүд амиа орлого хийдэг. Ингэж одоо бас амьдын там гэж нэг утгаараа хэлж болно.